одоо малчны гараас үйлдвэрт очиод үйлдвэрээс дахиад дараагийн цэхэд очиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ ямар учиртай юм гэхээр малчид биднэрт өөр өгөөж нь юу гэхээр бид нар малынхаа арь ширийг өгөхдөө тухайн үйлдвэрийн ямар стандарт байдгийг тэрэнд нь тохируулахын тулд малынхын чанарыг сайжруулах гэдэг төлөвлөгөө анхаарал тавьсан. Тэрэнд нь бас одоо үйлдвэр буюу цэхүүд аягүй дэмжлэгтэй. Би үүндээ одоо харилцан хамтын ажиллагаа үүсгэж ажиллаж байна.